За ингээд манай одоо оюутны асуудал хариуцсан холбогдох одоо нэгжээс өсөлт тавьсны дагуу өнөөдөр одоо та бүхэнд бас энэ чиглэлээр одоо өөрийнхөө бас судалсан тийм ээ оюутнууд зааж сургадаг энэ одоо чиглэлээр бас илтгэл тавьж та бүхэнтэй санаа бодлоо хуваалцахсанд баяртай байна. За тэгээ миний хувьд бол яг ер нь одоо сая Тэнгис багшийн одоо ярьсан зүйлтэй бас маш их уялдаж ярих юм шиг байна. Тэгээ шинэ бүтээгдэхүүний тухай. За би бол өөрөө эдийн засаг менежментийн хүн учраас мэдээж зах зээлийн одоо эрэлт хэрэгцээ талаас нь. За энэ аливаа шинэ бүтээгдэхүүн, шинэ бүтээл, шинэ санаа одоо ямар зорилгоор гардгийг гэхээр ямар нэгэн хүний одоо зөвхөн хобби ч юм уу те ямар нэгэн хүний зөвхөн одоо зугаагаа гаргах гэж хийдэг зүйл биш. Цаана ямар нэгэн байдлаар ямар нэгэн хэрэгцээг шийдэхэд чиглэгддэг. За ямар нэгэн одоо хэрэгцээг хангахад ерөнхийдөө бол чиглэгддэг байгаа. За тийм учраас энэ эдийн засаг талаас нь хүндэх юм байнамаа. За тэгээд зөвхөн яг шууд одоо эдийн засгийн тооцоо гэхээс илүү яг л эдийн засгийн тооцоо судалгаа тодорхой бүтээгдэхүүний өртөг зардал гэдэг бол яг тодорхой бүтээгдэхүүн дээр тооцогддог юм зүйл тийм ээ. Материал түүхий, хувцас хийх гэж байгаа юм уу? Эсвэл одоо ямар нэгэн ширээ хийх гэж байгаа юм уу гэдгээс хамаарат. За тэгэхээр би яг ерөнхий тал ойлголтоос нь бол асуудал хандаж авч үзэх юм аа. За ингээд илтгэлээ бол үндсэндээ 3 чиглэлээр бол бэлтгэсэн байгаа. За энэ эдийн засаг зах зээлийн орчин үеийн одоо чиг хандлага нь хаашаа яваад байгаа юм бэ гэдэг асуудал тийм ээ. За хоёрдугаарт нь энэ шинэ бүтээл, бүтээгдэхүүн ер нь ямар үүрэг зорилттой юм байдаг, ямар хэрэгцээг хангах чиглэгддэг. За тэгээд ер нь инновацийн шийдлүүд, сүүлийн үеийн одоо ололт инновацийн шийдлүүд та бүхнийг бол би юу гэж харж байгаа гэхээр ямар ч байсан ихэнх нь одоо инженерийн чиглэлээр сурж байгаа бас оюутнууд байгаа. За тийм учраас ямар нэгэн шинэ бүтээгдэхүүн шийдлийг бас бодож одоо бүтээлийн янз бүрийн уралдаан тэмцээнд оролцох улмаар цаашдаа ер нь ирээдүйд өөрөө бүтээгч тийм ээ бүтээл одоо хийдэг ийм инженерүүд зохион бүтээдэг ийм инженерүүд болж одоо ажиллах байхаа гэж үзэж байгаа. За тийм учраас инновацийн шийдэл талаас санаа өгөхүүднээс оруулсан байгаа. За тэгээд бүтээгдэхүүний өртөг зардал гэж юу ямар хуу байдлаар одоо тооцох хэвтэй ямар бүтцтэй байдаг юм бэ? Юу тэнд хамрагддаг юм бэ гэдэг талаар товчхон одоо санаа хэлье. За ингээд та бүхэн мэдж байгаа бүгдээрээ л одоо үзсэн. Ер нь бол одоо эдийн засгийн систем за иймэрхүү бүтцтэй байдаг тийм ээ. За та бүхэн бол эдийн засгийн онол үзсэн байх. Ер нь эдийн засгийн систем маань ямар нэгэн орцыг нөөцийг эдийн засгийн нөөцийг хуургаад гарц болгож хуургадаг ийм одоо үйл ажиллагаа явуулдаг. Энэ бол үйлдвэрлэлийн системийн айгүй энгийн загвар л да. За гэтэл нөгөө эдийн засгийн нөөц маань одоо хязгаарлагдмал түүнийг хэрэглэж байгаа нийгмийн хэрэгцээ бол хязгааргүй. За бид нар эдийн засгийн тодорхойлтыг маш сайн мэднэ тийм ээ. Хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг одоо яаж хангах вэ гэж энэ асуудлыг одоо судал шийддэг одоо шийдгэж хэрэгцсэн үйл ажиллагааг л бид нар эдийн засаг гэж хэлээд байгаа. За тэгээд орцын тухайд бол одоо ийм хэлбэрүүттэй байгаа. Материал төвгийд, машин томт хөрөмж энэ төр гэх тийм ээ. За энэ гарц үрдэв. За энийг л бид нар хэрэглэх гэж байгаа. Энэ бүтээгдэхүүн үйлчлэгээ гэсэн энэ гарц үрдэн бол нийгмийн хэрэглээнд зориулагддаг. За ийм зүйл байгаа. За тэгээд чанарын тухайд бол ер нь энэ бүх үйл ажиллагааны хүрээ зөвхөн одоо эцсийн бүтээгдэхүүний одоо чанарын асуудал зөвхөн эцсийн бүтээгдэхүүн чанартай байх тухай асуудал бол нэг хэрэг. Нөгөө талаасаа бол одоо энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тэр бүхий процесс үе шат болгонд өнөөдөр бол чанарын асуудал яригддаг бас. Материал түүхийдээ чанартай сонгож байж. Түүнийг одоо чанартай, оновчтой тийм ээ илүү одоо аюулгүй тээвэрлж ирж байж. За тэгээд мэдээж одоо чанартай материал түүхийд сонгож байж тийм ээ. Чанартай үйл ажиллагаа явуулж технологийн процесс машин томт хөрөмж ашиглаж байж. За тэгээд үр дүн нь мэдээж чанартай гарах хэрэгтэй. За тэгээд борлуулалт хүргэлтийн үйл ажиллагаа. За хэрэглэгчийн чанар гэж хүртэл ойлголт байна. Хэрэглэгчийн чанар гэдэг ойлголт юутай холбоотой? Тэгэхээр яг одоо та нарын бүтээгдэхүүн үйлчлэгийг авах сонирхолтой байнгын түнш болж ажиллах сонирхол одоо байх тийм хэрэглэгчийг бол ухаандаа чанартай гэж үзэж байна л да. За өнөөдөр бол маркетинг бол зөвхөн одоо зах зээл дээр байгаа хэрэгцээг хүнд юу хэрэгтэй вэ гэдгийг одоо тодорхойлоод тэрүүн чиглэсэн үйл ажиллагаа явуулж бүтээгдэхүүн нийлүүлэх энэ хандлага бол уламжилт хандлага гэж нэрлэгддэг бас. Цоошин хандлагаар бол ерөөсө зах зээл дээр цоошин хэрэглээ бий болох. Өөрийнхөө бүтээгдэхүүнд хэрэглэгчийг бий болгох тийм чиг хандлага руу өнөөдөр орсон. Тэгэхээр инженерүүд ялангуяа инженерийн одоо үйл ажиллагаа инженерүүд бол энэ одоо чиг хандлагатай бол улам бүр илүү холбоотой. Цоошин бүтээгдэхүүн бий болгоно гэдэг бол зах зээл дээр цоошин хэрэглээг бий болгоно гэсэн. Тэгэхээр өөрийнхөө хэрэглэгчдийг бүтээх тал руу өнөөдөр маркетинг үндсэндээ бол нэг чиглэл болж одоо эрчимтэй бол хөгжиж байгаа.
За ийм одоо онцлогтой. Тэгээ энэ бүх үе шатанд бол энэ Q гэдэг байгаа quality буюу чанар гэсэн үг. За энэтэй холбоотой юм а гэж хэлмээр. За тэгээд чанарын хувьд бол тодорхойл байдаг стандартын. За тэгээд хэрэглэгчдийн одоо хэрэгцээ шаардлагыг хэрэгцээг хангах бүтээгдэхүүн үүсгэний шинж чанаруудын нийлбэр зохицох гэж байгаа. За хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах бүтээгдэхүүн үүсгэний чадварыг ерөнхийдөө чанар гэдэг. Чадвар. Чанартай бүтээгдэхүүн бол хэрэгцээ хангах чадвартай байна. Чанаргүй бүтээгдэхүүн бол чадваргүй байна л гэсэн. За ингээд ер нь бол орчин үеийн одоо шинжилгээ ухааны технологийн дэвшил бүх зүйл бол одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн үйлчлэгээ маань хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг аль болохоор бүрэн хангах тийм ээ асуудлыг шийдэхэд чиглэгдэж байна гэдгийг бол хэлмээр. За ингээд орчин үед бол одоо хүн төрөлхтний хөгжлийн ирээдүйн чиг хандлага бол энэ шинжилгээ ухааны технологийн дэвшил бол маш эрчимтэй одоо хөгжиж байна. За манай Тэнгис огш бас янз бүрийн одоо технологийн шин шийдлүүдийг бас сая ярьлаа тодорхой хэмжээгээр тийм ээ. За ингээ маш олон одоо ийм технологийн хүрээнд хувьсгалт өөрчлөлтүүд бол бий болж байгаа. За 3D printing гэдэг ийм технологи бий болсон та бүхэн мэдж байгаа. За энэ технологийн шийдлүүдийг бол би яагаад энд дурдаад байгаа юм гэхээр та бүхэн одоо санаачлах гэж байгаа санааг нь олж байгаа тийм ээ. Тэр бүтээгдэхүүндээ аль болохоор одоо энэ шинэ техник технологийн шийдлүүдийг ашиглавал одоо илүү их оновчтой байна гэсэн санаа. Нөгөө талаар бол энэ талын бас судалгаа мэдээлэлтэй байх хэрэгтэй, мэдлэгтэй байх хэрэгтэй гэсэн ийм санаа байгаамаа. За ингээд орчин үед бол энэ 5T-ийн тухай бид нар ярьдаг байлаа. IT, BT энэ төр гэх тийм ээ. Та бүхэн мэдж байгаа бах. За гэтэл сүүлийн жилүүдэд бол ахаад 2T нэмэгдээд ингээд 7T-ийн тухай ярьдаг байсан. Шинжилгээ ухааны технологийн дэвшлийн асуудал ярихад энэ 7T-ийн тухай ярьдаг байсан. За сүүлийн хоёр технологи нь cultural technology, design technology гэж байна. За энэ бас соёлын технологи гэдэг юм ойлголт бол бий болсон. За энэ бол яг нийгэмтэй нэлээд холбоотой. За тэр ихтгэл одоо зөвхөн яг техник технологи гэдэг хүрээнд бол бид нар ойлгоод байдаг л да. Техник технологи гэдэг хүрээнд. Гэтэл энэ технологи маань илүү өргөн хүрээтэй нийгмийг одоо бүхэлд нь хамарсан шинжтэй юм болж байна. Соёлын өөрийн одоо соёлыг яаж түгээн дэлгэрүүлэх вэ? Яаж одоо өөрийнхөө соёлыг авч үлдэх вэ? Өнөөдөр даяаршил явагдаж байгаа. Улс үндэстнүүд даяаршин гэдэг бол ижилсэн гэдэг байгаа тийм ээ. Улс үндэстнүүд хүмүүсийн хэрэглээ эдийн засгийн талаас нь аваад үзэх юм бол амьдралын хэм маяг бол их ойролцоо болж байгаа. Нэг онцыг одоо ялгаагүй. Тэгэхээр энэ талаас нь аваад үзэх юм бол улс үндэстнүүд өнөөдөр юугаараа ялгарх вэ гэхээр соёлоороо л ялгарх. Өөрийнхөө өв уламжлалаар үндэсний одоо соёлоороо ялгарх. Өвөрмөц шинжээ хадгалах. Нэг ийм чиг хандлага бол нэлээд хүчтэй одоо явагдаж байна. За энэ талын асуудлуудад бол улс орнуудыг анхаардаг болсон. За тэгээд энэ соёлын технологи гэдэг ойлголт бол өөрийнхөө одоо соёлыг бас хадгалж авч үлдэхийн зэрэгцээгээр соёлоо түгээн дэлгэрүүлэх чиглэл рүү. Ялангуяа энэ дээр бол одоо солонгосчууд тийм ээ өмнө солонгосууд нэлээд амжилттай ажиллаж байгаа. Сүүлийн хоёр технологи бол одоо солонгосчуудын ерөнхийдөө төрийн бодлого болж өөрснөө одоо энэ нэмж хөгжүүлж байгаа юм зүйл байгаа. Тэр ихтэй соёлын одоо түрэмгийлэл, соёлын терроризм гэдэг ойлголт бий болсон. Өөрийнхөө соёлыг бусдад одоо тулгах тийм ээ тэрэндээ автуулах гэсэн ийм хандлага хүртэл одоо өнөөдөр бий болж байна гэсэн энэ санааг бас хэлмээр байна. За дизайны тухайд бол ер нь дизайн шийдэл бол инновацтай, шин шийдэлтэй их холбоотой, инженерийн одоо үйл ажиллагаатай их салшгүй холбоотой. За тэгээд солонгосуудын тухайд бол жишээлбэл дэлхийн одоо загварын ертөнц нийслэл өнөөдөр Парис гэж тооцогддог, Франц гэж ярьдаг тийм ээ. 2050 он гэхэд Сөүлийг одоо дэлхийн загварын нийслэл болгоно гэдэг ингээд бодлого зорилтоо тавиад энэ чиглэлээр бол эрчимтэй одоо ажиллаж байна. Тэгэхээр бүх зүйл одоо шинэ бүтээгдэхүүн, бүтээл, хүний хэрэгцээг хангах, сэтгэл ханамжтай байхын тулд дизайны асуудал бол бас их одоо чухал юм байна. За энийг бол та бүхэн одоо инженерүүд учраас бас тийм ээ дийлэнх надаар одоо хэлүүлдэг мэдж байгаа хаа гэж бодож байна. За ингээд өнөөдөр бол эдийн засгийн нийгэм эдийн засгийн дэлхийн дахны нийгэм эдийн засгийн хүрээнд нэлээд томоохон тийм шилжилт өөрчлөлтүүд явагдаж байгаа. За түүхийд байгалийн баялаг эдийн засгийн өсөлтийн гол их сурвалж байдаг тийм ээ. За энэ уламжлалт эдийн засаг бол өнөөдөр уламжлалт эдийн засгаас шинэ эдийн засаг руу одоо шилжиж байна. За энэ шинэ эдийн засгийг бид нар мэдлэг суурилсан эдийн засаг гэж байгаа тийм ээ. Knowledge economy. Мэдлэгийн эдийн засаг, мэдлэг суурилсан эдийн засаг гэдэг. Тэгэхээр мэдлэгийн үүрэг бол одоо маш их нэмэгдэж байна. За сая бол тэр Тэнгис огш хэллээ тийм ээ. Тэр дугуй бол ингээд өөрөө мэдлэгтэй, чадвартай одоо хүн байгаад яг энэ мэдлэгийн эдийн засгийг бүтээхэд бол мэдлэг чадвартай бүтээн сэтгэлгээтэй хүн бол маш чухал үүрэгтэй байна.
Мэдлэг гэдэг бол эдийн засгийн одоо чухал нөөц гэж ингэж тооцогдож байгаамаа. За ингээд бидний хувьд бол өнөөдөр юу хийж байна гэхээр шинжлэх ухаан боловсролын салбарын хувьд бол мөнгийг мэддэг болгодог. Та бүхэн ч гэсэн одоо мөнгөө төлбөрөө төлөөд мэдлэгээ олж авах гээд одоо суралцж байгаа хүмүүс бид нар энэ хүрээнд ажиллаж байгаа. Гэтэл биднэрт одоо юу хэрэгтэй байна цаашлуу гэхээр бий болгосон мэдлэгээ буцаагаад мөнгө баялаг болох хэрэгтэй болж байна. Үүний тулд бол инновацийг хөгжүүлэх хэрэгтэй байна. За мэдээж ямар мэдлэг баялаг болох вэ гэхээр мэдээж хэрэгтэй үр ашигтай мэдлэг. За тэгэхээр та бүхэн бол одоо манай шинжлэх ухааны технологийн сургуулийн хувьд Монгол улсын хувьд ялангуяа боловсролын салбар тэр дундаа дээд боловсролын салбарт бол сүүлийн одоо 2-3 жил нэлээд томоохон өөрчлөлтүүд бол явагдаж байгаа гэдгийг та бүхэн мэднэ. Сургалтынхаа агуулга чанарыг хөтөлбөрөө одоо чанаржуулах, оюутандаа олгож байгаа мэдлэгээ одоо улам өгөөжтэй болох юм. Одоо баялаг болоход нь тус болох тийм ээ. Ийм мэдлэгтэй одоо мэрэгчлэнүүдийг бэлтгэх талаар нэлээд одоо тодорхой ажлуудыг бас зохион байгуулж байна. За мэдээж биднэрт бас сайн хийж чадахгүй байгаа, дутагдaltaй байгаа зүйлүүд бол бий. Гэхдээ сургуулийн бодлого зорилго бол үндсэндээ мэдлэгтэй, үнэхээр тэр хэрэгтэй үр ашигтай мэдлэг эзэмшсэн тийм одоо мэрэгчлэнүүдийг төгсөгчдийг тийм ээ төгсгөн гаргах ийм одоо зорилготой юм аа гэж хэлмээр байна. За ингээд инновацийн үйл ажиллагаанд бол мэдээж их сургууль аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, сургалт судалгаа, бизнесийн үйл ажиллагааг одоо тийм ээ үйлдвэрлэл практикийн үйл ажиллагааг уялдуулах явдал бол маш их одоо чухал байгаа. За тэгээд сургууль дээр явагдаж байгаа энэ бүх одоо эрдэм шинжилгээ судалгааны ажлын одоо уралдаан энэ шилдэг бүтээл энэ төр бол үндсэндээ суралцж байх явцдаа зүгээр дан ганц ном уншаад одоо байх биш тийм. Яг уншсан мэдсэн зүйлээ яг одоо бодиттой бүтээл болгож практик дээр туршиж үзэх. Энэ чадварыг одоо олох зорилготой хийгдэж байгаа ийм ажлууд юм аа гэж ингэж ойлгох хэрэгтэй маа. За ингээд инновацийг одоо өнөөдөр бол түрүүний тэр ярьсан шинэ бүтээл, шинэ одоо бүтээгдэхүүн маань хүмүүсийн эрэлт хэрэгцээг одоо аль болох хангах хэрэгтэй. За ингийн тулд бол энэ инновац бол үндсэндээ чиглэгдээд байгаа. За тэгээ инновацийг бол маш өргөн хүрээнд олон объект дээр бол өнөөдөр инновацийг бол хийж болж байгаа. За энэ инновацийг хэрэгжүүлэхийн үндсэн одоо зорилго бол ерөөсөө эдийн засгийн нөөцийг хэмнэх, материал түүхийн эдийг хэмнэх, улсын хэмнэх, тийм ээ, эрчим хүчийг хэмнэх, хүний хөдөлмөрийг хэмнэх, цаг хугацааг хэмнэх. За энийг мөнгөн дүнгээр илэрхийлсэн нөгөө зардлаа хэмнэх асуудал. За нөгөө байгууллагын болоод одоо эдийн засгийн системийн үндсэн гол одоо түлхүүр ойлголтууд болох үр ашиг, бүтэем, чанар гэсэн энэ үзүүлэлтүүдийг бол дээшлүүлэх чиглэгдэж байгаа. За эцэст нь бол хүний хэрэглээд илүү ухаалаг болох, сэтгэл ханамжийг дээшлүүлэх, тийм ээ. Хэрэглэгчд асуудлаа шийдэхэд нь туслах. Ажил амьдралыг хөнгөвчлөхөд энэ шинэ бүтээл, шинэ шийдэл бол үндсэндээ чиглэгдэх ёстой маа гэж хэлмээр байгаамаа. За тэгээд яг альва шинэ зүйлийг инновац гэдэгт хамааруулах хэд хэдэн шалгуур байгаа. За шинэлэг байх, тийм ээ, нэвтрүүлэх боломжтой, практик нэвтрүүлэх боломжтой байх. За хэрэгцээтэй байх. Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангах чадвартай, зах зээл дээр одоо борлогдох боломжтой. Ийм гурван үндсэн шаардлага тавигдаж байгаа. За манай Монгол улсад бол инновацийн тухай хууль 12 онд батлагдсан. За тэр хуулинд бол инновацийг мэдлэгийг баялаг болгож хувирах цогц үйл ажиллагаа гэж заасан байна. За ингээд миний хувьд бол яг та бүхнийг бол одоо юу гэж харж байгаа вэ? Сүүлийн үеийн одоо хөдөлмөр эрхлэлтийн, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн бодлого одоо нэлээд эрчимтэй яригдж байна. Төр засгийн хэмжээнд та бүхэн ч гэсэн хэвлэл мэдээлэл хэрэгсээ сонсож байгаа. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг яаж нэмэгдүүлэх вэ? Оюутан байх хугацаанд нь яаж одоо ажлын чиг баримжаа болох вэ? Яаж ажлын байраар хангаж цалин хөлтэй болох вэ гэдэг асуудлыг нэлээд ярьж байна. За хөдөлмөр эрхлэлтийн бодлого бол үндсэндээ нэг л чиглэлд голдуу явж ирсэн хуучин. Ямар байсан бэ гэхээр яаж одоо оюутнуудаа байгаа байгууллагуудад ажилд оруулах вэ гэдэг тал руу анхаарч, хандаж. За EMC-ст одоо яаж орох вэ гэдэг юм тийм ээ? Байгаа бай. Гэтэл яг үүндээ бол байгууллагууд хязгаарлагдвал, ажлын байр нь хязгаарлагдвал, ялангуяа хөдөө орон нутагт бол тийм ч олон одоо хүснийхаа зоргоор ажилд орчихоор байгуулга бол байхгүй. За тийм учраас хөдөлмөр эрхлэлт ялангуяа залуучууд гэж би онцолж байгаа та нартай холбоотой юм байна. Одоо удахгүй 1 2 3 4 жилийн дараа та хүн төгснө. Тэгэхээр эргээд одоо төгсч хараад юу хийх вэ? Хаана ажиллах вэ гэдэг асуудал бол мэдээж одоо амин чухал асуудал. Тэгэхээр хоёр дахь том чиглэл бол бизнес эрхлэх байна. Залуучууд гарааны бизнес эрхлэх. Өөрөө өөрийгөө ажлын байртай болгох. Өөрөө өөрийгөө ажлын байртай болгох. За тэр чиглэл бол магадгүй зөвхөн бэлэн байгаа байгууллагад орно гэхээс илүү өргөн хүрээтэй, илүү одоо өргөн боломжийг бол залуучууд олгож байгаа. Тийм учраас сүүлийн үеийн
одоо төрөөс баримталж байгаа энэ хөдөлмөр эрхтийн залуучуудын бизнес хөдөлмөр эрхтийг дэмжих бодлогын хоёр дахь чиглэл бол маш хүчтэй одоо яригдж байна. За тийм ч учраас бол төр засгийн байгууллагууд хөдөлмөрийн одоо хөдөлмөр нийгэм хамгааллын яам интерес залуучуудын хөдөлмөр эрхтийг дэмжих, залуучуудын гарааны бизнесийг дэмжих үндэсний хөтөлбөр батлагдаад одоо хэрэгжих шатанд ороод ажиллаж байна. За манай сургууль одоо энэ тал дээр бол нэлээд идэвхтэй бид нар санаачлагтай оролцож байгаа. Залуучуудын хөдөлмөр эрхтийг дэмжих төсөл гэж байдаг. Тэр байгууллагатай хамтраад бол хэд хэдэн газар одоо залуучуудын стартап тийм ээ викендийг бол зохион байгуулсан. За одоо энд нэг зарлал хэлэхэд энэтэй холбоотой ярьж байгаа шүү дээ тийм ээ. Одоо 5 сарын 8-наас 14-ний одоо 15 дугаар 7 хоногт одоо манай шүтээсийн санаачилсан Монголын инновацийн 7 хоног гэдэг арга хэмжээ болдог. За тэр арга хэмжээний 13, 14, 15-ны одоо хагас 5 дахь хагасын бүтэн сайнны өдрүүдэд манай шүтээс дээр за тэр дундаа бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургууль дээр бол стартап викендийг бид нар зохион байгуулж байна. Тэгэхээр ер нь бол та бүхний дунд одоо ингээ удахгүй зар мэдээлэл явна. Гарааны бизнесийн одоо шинэ санааны уралдааныг бид нар зарлана. За тэр шагналын сан нь бол одоогийн зүгээр яг эцсийн вариантаар бол бид нар бас одоо гэрээ мэрээ хилцлээ байгуулаг амын яриагаар бол Баянзүрх дүүргийн хөдөлмөр эрхтийн одоо хилцээс бас одоо Баянзүрх дүүргийнхаа хэмжээнд манай сургуульчин Баянзүрх дүүрэгт харьяалагддаг. Одоо бизнес удирдлага хүмүүнлэгийн сургууль. За тэгээд тэр Баянзүрх дүүрэгтгийн залуучуудад бас зориулсан арга хэмжээ хамтруулж хийгээд тэгээд одоо эхний байр эзэлсэн гарааны бизнесийн одоо шилдэг төсөлд бол 10 сая төгрөгийн санхүүжилт эхний одоо гарааны хөрөнгө оруулалт хийх гэж байна. За ийм санаачлагыг бид нар бас хэрэгжүүлэх гэдэг ингээд ажиллаж байна. За энэ дээр та бүхэн бас идэвхтэй оролцсон шүтээсийнхээ оюутнуудыг бид нар бол оролцуулах гэж байгаа. За ийм одоо зарлалыг бас хэлмээр байна. За ингээд ер нь энэ өөрөө өөрийгөө ажилтай байлгана, бизнес эрхлэнэ гэдэг бол ер нь энтерпренер болно гэсэн үг тийм ээ. За тэгээ энтерпренерийн одоо гол онцлог бол зүгээр нэг бизнес эрхлэгчээс жижиг дунд бизнес эрхлэгчээс ялгаатай гэдэг. Ялгаатай. Хийж байгаа бизнес нь илүү одоо шинэ бүтээл сэтгэлгээ шин санаачлагтай. Ямар нэгэн инновацийн шийдэл, цоошин бүтээгдэхүүн үйлчлэгийг санал болгож байгаа. За гарааны бизнесийг бид нар бас нэлээд олон төслүүдийг шалгаруулсан. За саяхан одоо өнгөрсөн 7 хоног гэтэл энэ өдөөс харсан мэдээллийн технологи үндэсний парк дээр Баянгол дүүргийн одоо тэр гарааны бизнес стартап викенд болсон. За зарим та бүхэн мэдээлэл аваад оролцсон ч гэж магадгүй би бас мэдэхгүй. За тэнд бол маш тийм шинэлэг шийдлүүд залуучууд одоо санаачилж орж ирсэн. За дийлэнх нь манай шүтээсийн оюутнуудаас гараасаа гэмээр санаанууд байгаа л да. Маш тийм аятайхан одоо шинэлэг шийдэл. За иймэрхүү байдлаар бол ингэж одоо гарааны бизнес гэдэг бол энтерпренершиптэйс салшгүй холбоотой. Стартап бизнес гэдэг маань залуучуудын одоо энэ шин санаачлагтай салшгүй холбоотой байгаамаа. За тэгээд бизнесийн санаа та бүхний одоо шин бүтээл, шин санаа, бүтээлийн уралдаан зарлана гэж яриад байгаа чинь эцсийн эцэд бол энэ одоо бизнесийн санаа болж цаашаа хөгжөөсэй гэж хүсэж байгаа. Төгсөж гараад ч юм уу эсвэл одоо суралцж явах явцдаа компани байгуулад ажиллах эрхлэл бол нээлттэй болсон байна. Оюутнуудын стартап компанийг дэмжих бүхэл бүтэн одоо тийм хөтөлбөр энэ төр бол одоо сая ярьж байна тийм ээ. За ер нь бол нээлттэй байгаа. Инновацийн тухай хууль дээр бол их сургуулийн дэргэд багш оюутнуудын дунд гарааны бизнесийг одоо эрхлэх компани байгуулж ажиллах эрх нээлттэй байна. Эхний 3 жил ямар нэгэн татвараас бүртлээс чөлөөлөх гэж. Тэгэхээр энэ боломжийг одоо та бүхэн суралцж явах хугацаанд компани байгуулад бас одоо ажиллах болцоотой гэдгийг бас давхар хэлмээр байгаамаа. За ингээд мэдээж шинэ бүтээгдэхүүн маань, шинэ санаа маань одоо зах зээл дээр хэрэглэгчтэй, хэрэгжих боломжтой, хууль ёсны тийм ээ гэдэг нөгөө зохиогч ирэх янз бүрийн одоо хууль дүрмж өрчөөгөө тийм ээ. За ингээд ашиг орлого боломжтой, бизнес болж хөгжих боломжтой байх хэрэгтэй. Тэгэхээр ийм л юм санаачлаасаа гэж ингэж одоо хүсэж байна. За тэгээд ер нь бол энэ бүтээгдэхүүний үүрэг зорилт гэсэн ойлголт байна. Яг ямар зорилгоор тэр шин санаа, шин бүтээлээ гаргах гэдэг юм. Түрүүн Тэнгис өгш ярьж шээ одоо тийм ээ. Тэр нэг асуудал байгаа байхгүй тэр. Нэг хүн тэр модон дээр авираа заримдаа унчууд бэртэж штэ тий. Айгу аюултай. Тэгээд тэнд нэг юм солих гээд байгаа байхгүй. Тэр чинь асуудал байгаа байхгүй. Асуудлаас ер нь бол хэрэгцээ бий болдог. За тийм учраас хэрэглэгчдийн хэрэгцээ хангана гэдэг бол хэрэгцээ бол өөрөө бол материалыг бас шинжтэй байдаг тийм ээ. Материалыг бол материалыг бас оюуны хэрэгцээ гэж бас байгаа. Үзүр үзэх, кино үзэх гэдэг юм тийм ээ. За хэрэгцээ бол өөрөө асуудал байдаг. Хэрэгцээ бол өөрөө асуудал байдаг. Тэгэхээр бүтээгдэхүүн бол хэрэглэгчдэд асуудлаа шийдэхэд тусалдаг. За ажил амьдралын илүү хялбархан, хөнгөн,
илүү тааламжтай болоход л одоо энэ бидний одоо шинэ шийдлүүд ялангуяа инженеруудын толгой бол тэр чиглэлээр ажиллах хэрэгтэй. Ер нь. За тэгээд би энд нэг тийм инновацийн бас нэг шилдэг гэж зарлагдсан шийдлүүдийг та бүхэнд бас нэг санаа өгөхөөс оруулсан байгаамаа. За энэ жишээлбэл нэг шийдэл. Virtual visit гэж байгаа. Тэгээ эргэлт үздэг. За энэ бол онлайнаар одоо эмчин өвчтөнтэйгээ харьцахаас гадна. За ээж нь одоо Монголд эмнэлэг твтцсэн бол Америкаас жишээлбэл эмнэлэг рүү шууд эргэж байгаа. Онлайнаар эргэж байгаа. За энэ үйлчлэгээ бол өнөөдөр инновацийн одоо ангаа ухааны салбарын нэлээд том инновац болоод зарлагдсан 2014 оны байдлаар. Тэгэхээр эмнэлгүүдэд бол заавал одоо бид нар халуун савтай цай чанал бууз байж гүйдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр өөр энэ тэнд байгаа хүн одоо яаж ирэх юм бэ? Тэгэхээр шууд энийг бол IT ашиглаад ингээд тоноглолцсон. За тэгээд энэ одоо Америкаас ширүүл ээжигээ эмнэлэг твтсэн үед нь шууд виртуал байдлаар эргэх бололцоотой байна. Тэгэхээр энэ шийдлүүд энэ бол нөгөө асуудал байгаа даа. Хүн тулгарч байгаа асуудлууд тэр нь одоо шийдэл болж бүтээгдэхүүн болж зах зээл дээр борлогдож байгаа шүү. Тэгэхээр тэгжил бодож одоо зах зээлийн чиг баримжаатай юмаа одоо бас боловсруулах хэрэгтэй гэдэг санаа хэлээд байгаа. За ингээд би нэг хэд хэдэн шийдлүүдийг бас та бүхэн санаа авах үүднээс оруулсан байгаа. За энэ бол топ инновашн одоо энэ travel гэж байгаа. Тэгээ аяллаа одоо 14 оны шинэ 10 топ 10 гэж зарлагдсан шийдэл. За энэ зочдуудын хямд шийдлийг бол та бүхэн мэдж байгаа. Хүмүүс маш их аялдаг болсон. Тэгэхээр аялах тэр үйл ажиллагааг нь аяллаа яаж хялбархан, аюулгүй, хямдхан болох уу гэдэг дээр хүмүүсийн толгой ажиллаж байгаа. Тэгээд тэр шийдлийг гаргаад өгсөн ашиг орлого олж байгаа. Тэр нь бизнес болоо хөгжиж байгаа. За эндээс би онцлоё. Энэ хараа дайгдах үйлчлэг гэж байна. Энэ үйлчлэгээ бол нэлээд сайн яваад залуучууд санаачилсан. Энэ үйлчлэгээ бол маш сайн яваад одоо нэлээд том бизнес болсон гэж байгаа. За энэ үеийн мэдээгээр бол $30,000 одоо орлого энэ төр сарын хугацаанд энэ төр олсон гэсэн нэг тийм мэдээлэл байсан. Та нар нийтээр хайгаад үзээрэй. Энэ яадаг гэхээр нөгөө одоо эндээс дархан явах уу гэж хэлдэг шүү дээ, тийм. Тэгээд таксид гүйж суучдаг, тийм. Тэгэхээр дархан руу нэг хүн зүгээр ажиллаар явахдаа нэг хүн аваад явдаг шүү дээ бид нар, тийм. Яг тэр үйлчлэгийг хийцэн байхгүй. Гэхдээ цаанаа бүртгэлтэй. За ямар хэний машинд суудсан, заримдаа танихгүй жолооч машин сууж байгаа. Одоо эрсдэлтэй шүү дээ. Тэгэхээр энийг бүртгэлжүүлээд за дархан явах хэдэн машин хизээ явах чинь ингээд бүртгэлжүүлээд тэгээд тэр тэндээс даргуун дээр яваад ичвэл одоо 2 хүн аваад явах чинь гэдэг юм. Тэр мэдээллийг нөгөөд тэгээд бүртгэлжүүлээд албажуулаад бизнес болгоцсон. Хураамжтай. Тэгэхээр энэ бол шинэ шийдэл. Тэгэхээр гих мэтлэнгийн одоо иймэрхүү одоо шийдлүүд бол өнөөдөр маш их одоо том тийм бизнес болж хөгжиж байна. Уламжлалт бизнес одоо энэ болохгүй энэ болно гэж бараг хэлж болохоо байсан. Зарим нэг бизнесийн санааг. За ийм байна ер нь бол. За тэгээд ер нь бол зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлага бол өнөөдөр маш их өөрчлөгдөж байгаа. Амьдралын чанар дээшилж байгаа хүмүүсийн тэрийнхээ хэрээр бол одоо хэрэглээнд тавих шаардлага бол хүмүүсийн хэрэгжлийн шаардлага бол улам бүр өөрчлөгдөж байгаа. Илүү чанартай хэрэгцээ хангах, асуудлыг шийдэх чадвартай тийм бүтээгдэхүүн үйлчлэгийг хүмүүс хүсэж байгаа. За энэ жишээл энэ хувцсны жишээ. Хувцс өнөөдөр ямар болсон бэ гэхээр зүгээр нэг гоё сайхан харагдаад өөрийгөө хамгаалаа тийм ээ. Тийм биш болсон. Маш олон үүрэгтэй болсон. Multifunctional гэж ярьж байгаа. Олон үүрэгтэй. Тийм шийдлүүдийг өнөөдөр зохион бүтээх тийм хэрэгтэй болсон. За жишээл энэ байна да. Усанд нордгүй, ус эсвэл ус хэлбэр шингээдэг, бактери эсрэг үйлчлэгээтэй, агаар нэвтэрдэг, цахилгаанчдаггүй, сахинаас хамгаалдаг, сундаг, ухаалагч гэдэг юм тийм. За жишээлбэл нано технологи хөгжөөд одоо хувцс бараг тийм биед нь одоо дотор нь им шингээгээд тэгээд одоо өмсүүлчдэг. Нялх хүүхэд ч юм уу эсвэл бүр одоо өндөр настай өөрийгөө үйлчилж чадахгүй тийм хүмүүс зориулсан тийм хувцс одоо бий болсон гэж. Шууд хувцсанд нь одоо ингээм им шингэсэн тэгээд өмсөд хөдөлгөөр нөгөө имийн тодорхой хугацаанд биед шингэдэг ч гэдэг юм. За үнэртэй усыг бас тэгж туршиж үзсэн гэсэн тийм юмуд байгаа. Мэдээлүүд бий. За ингээд би нэг хит хитэн тийм жишээ одоо та бүхэнд бас санаа өгнө шүү дээ. За өнөөдөр бол агаарын бохирдол томоохон хотуудын манай зөвхөн Улаанбаатар ч биш тийм үү. Дэлхийн томоохон хотуудын 5 сая хүнтэй 10 сая хүнтэй ч гэдэг юм тийм. Дэлхийн томоохон хотуудын одоо том асуудал болчиход байгаа агаарын бохирдол. За тэнд бол гэр хороол байхгүй учраас утаанаас бол гэр хорооллын утаанаас 60% биш байгаа л да тэнд бол тийм. Автомашин дийлэнх одоо агаарын бохирдлын дийлэнх хувийг эзлээд байгаа. Тийм учраас яаж хотод дотроо автомашиныг аль болохоор хөдөлгөөний нь одоо бага болох вэ гэдэг дээр хүмүүс ажиллаад. За ингээд энэ бол Нью-Йоркийн одоо жишээ байгаа. Дугуйн ийм
мобайл одоо үйлчлэгээ share bag sharing гэдэг. Ийм түрээсийн үйлчлэгээ санаачилсан нэг топ номер 1 инновац болоо зарлагдсан ба эко инновац. Дугуй түрээсэлдэг. Эсвэл хэрэглэхгүй байгаа дугуйгаа share хийгээд ашигладаг. Цэгүүд тавьсан. Тэндээ одоо ингээд энэ дугуй хэрэглээ авч унлаа 5 шард авчиад орхичод явна гэсэн. Тэгвэл заавал нэг газар гүйж түрээслээд авч өгнө гэсэн үг шүү. Тэгэхээр энэ хүний асуудлыг шийдсэн ийм шийдлүүд бол өнөөдөр маш чухал одоо болж байна. За захилгаан машиныг тав хүн мэднэ. Энийг бол би одоо дурдаад явах. За ялангуяа энэ барилга одоо анханасаа их тийм ухаалаг баригдах тийм ээ. Бүхэл бүтэн ийм стандарт бий болсон. Энерги, эрчим хүч хэмнэх, за байгаль орчинд одоо хор хохирлоггүй тийм ээ. Илүү их сэргээгдэх их усүрээр ч юм уу. Эсвэл дулаан алдагдал багтай ч байдаг юм тийм ээ. Ийм одоо байшингийн дизайн шийдэл бол ийм стандарттай, LED гэдэг стандартаас олоос. За дараа нь энэ сэргээгдэх эрчим хүчний одоо хямдхан сэргээгдэх эрчим хүч. Өнөөдөр сэргээгдэх эрчим хүч чухал одоо хязгааргүй их үүсвэртэй гэж яриад байна л да нар салхи одоо гэхдээ харьцангуй одоо үнэтэй байгаа даа тий та хүн мэдж байгаа. Өртөг зардал харьцангуй өндөр байгаа. Тэгэхээр энийг одоо аль болохоор хямдхан болгох технологийн шийдлүүдийг эрдэмтэд ирж хайж байна. Инженерүүд бол босруулж байна. За энэ жижигхэн мөртлөө энэ нөгөө гялгар уутны асуудал тий манайд бол одоо байгууллагууд бас энэ дээр ажиллаад тор хийгээд тийм ээ ингээд зараад бас сурчлаад ихсэн дараа мэдээлэл авсан баг. За ингээд дахин ашиглах уут тор бол бас нэг том шийдэл, инновацийн шийдэл. Хэдийгээр одоо ингийн биш, ийм шиг боловч. За энэ хог хаягдлын асуудал бол маш ноцтой байгаа. За энэ дотор ахуйгаас хог хаягдал гэдэг ойлголт бий болсон та нар сонссон баг тийм электрон хог хаягдал. Нөгөө одоо компьютер, нөгөө гэр ахуйн захилгаан хэрэгсэл одоо автомашин, инээтрэ гэдэг бүх зүйлийн хортой хог хаягдал байгаа. За энэ бол бүхэл бүтэн хуультай дүрмтэй олон улсад стандарттай болсон. Яаж одоо тэр батарей компьютерийн энэ зай хортой мортой гар утасны юунуудыг одоо яг ямар стандартаар зайлуулах вэ гэдэг асуудал бол тэгээ буцаад зармыг ашиглах гэдэг бол бүхэл бүтэн асуудал болчиход байна. Бүхэл бүтэн e-waste management гэдэг чиглэл бий болсон. Манайх бол бүгдийг овоолж авчил нөгөө улаан чулууд дээр асарчдаг гэдэг байгаа шүү дээ. Энэ бол маш хор хөнөөлтэй асуудал тийм ээ. За ингээд дээд гэрэл бол бас зарлагдсан байгаа. За энийг бол та бүхэн мэднэ тийм ээ. За энэ сүүлийн үед бол энэ ногоон оршуулга гэдэг ойлголт концепц байсан. Тэгэхээр хүний одоо ертөнцийн жамаар бол мэдээж зарим хэсэг маань одоо бурхан болно тийм ээ. Тэгэхээр томоохон хотуудад нөгөө 5-10 сая хүнтэй энэ оршуулгын асуудал бол үнэхээр одоо том асуудал. Тэгэхээр нэг талбай эзлүүлээд ингээд ийм засаад идэх тийм ээ байгууллагууд гэдэг. За дээр нь бол одоо криминатор гэдэг одоо шандралх үйлчлэгээ байгаа л та. Гэхдээ энэ шандралх үйлчлэгээ өөрөө технологи нь өөрөө бас их хортой гэж. Одоо тэр том хотууд хэд ч үйдэг тийм нилээ хэдл үйдэг байх л та. Манай талаа 2 байна шүү дээ тийм. Энэ бол бас хортой гэж. За тийм учраас энэ бол нилээн уламжлалт тал руугаа одоо манай эртний тийм ээ монголчуудын уламжлалт хөдөөлүүлэх одоо тэр арга хэлбэр лөө ерөнхийдөө дэлхий явж байна. За энэ нэг авс байгаа. Тэгээ энэ болохоор зөвхөн төмөр мөрч юм уу модоор хийгээгүй энэ бол хулсаар одоо хийцэн тийм эко. Газардаа шингээд алга болохгүй ийм материалаар хийх. Ийм үйлчлэгээ бол нэлээд эрчимтэй дэлхийд дахинд бол хөгжиж байна. За энэ бол бас л одоо шийдэл тийм ээ. Бас л энд тулгамдж байгаа асуудлын шийдэл гэж ойлгож байна. За тэгээд энэ доктортой дизайн тийм ээ, фэшн гэдэг ийм чиглэл бол одоо нэлээд эрчимтэй хөгжиж байна. За энэ жишээлбэл энэ хувцас бол одоо би түрүү хэлсэн олон үүрэгтэй болсон гэж. За энэ гоё ганган залуу шилбэл ийм гоё оролт зүүцсэн юм шиг байна. Тэгээ энэ бол яг үүндээ бол маск ачуурын дотор шүүгч байгаа ингээд маск тийм. Манайхан чинь хар цагаан зүгэл яваад байгаа шүү дээ. Тэр энэ оролт нь бол үндсэндээ тийм маск үүсгэж. Тийм шийдэл. За энэ recycling гэдэг нь бол нөгөө янз бүрийн материалыг дахин ашиглах тийм ээ. Дахин ашиг. Энэ бол маш хүчтэй одоо концепц болж байгаа. Энэний нэг хэсэг шийдэл технологийн одоо дизайны шийдэл бол энэ л чиглэгдэж байгаа. За бид нар бол сая одоо манай бизнесийн удирдлага хүмүүлийн сургуулийн 3 багш, маркетингийн 2 багштай би бол Франц яваад ирсэн. Францын Парис хотод болдог одоо Maison Objet гэдэг маш том одоо гэр ахуйн дизайны тийм ээ тийм home decoration, home textile гэдэг том үзэсгэлэн болсон. Тэгээд тэнд бид нараас оролцоод ирлээ. Тэгээд тэнд бол энэ recycling бол үнэхээр одоо бүхэл бүтэн том чиглэл болоод хөгжсөн байна. Хуучин модоор одоо маш гоё ширээ хийгээд те. Эсвэл одоо дугуйны тэр бакриш гэж ярьдаг тийм юмар одоо янз бүрийн цэцгийн сав мав хийгээд тавьсан ч байх шиг те. Тэгээд тэр дизайн мэдээж гоё л доо. Дизайн гоё. Тийм.
Гэх мэтлэнгийн одоо энэ инновацийн шийдэл бол өнөөдөр дэлхий дээр нэлээд эрчимтэй явж байна. За дараа нь бол энэ бол нэг скет байгаа. Тэгээд энэ нэг хүүхд байгаа. Тэгээд энд фүүзэнд нь бол нөгөө кинетик энергийг одоо цуглуулдаг тийм юу ах шиг байна. Тэгээд ашиглана энийг тий. За энэ бол одоо нарны нөгөө панел тийм байгаа. Тэгээд гар утсаа наранд бие шарангуудаа гар утсаа цэнэглээ сууж байгаа. За тэгэхээр нөгөө хувцас multifunctional болсон гэдэг байгаа чи. Дандаа нэг давхар хэрэглээдээ тий. Давхар асуудал шийдэдэг шүү дээ. Тэгэхээр энэ бол нөгөө инновацийн одоо шийдэл гэдэг бол энэ. Энэ бол хүнд ингээд нэг тулгараад байгаа асуудлыг олж хараад тэгэл шийдчихэж байгаа. Ийм хандлагатай болсон. За энэ бол одоо та бүхэн харж байгаа дээд английн уншиж байгаа ойлгож байгаа тийм ээ. Одоо өнөөдөр бол хүрээлэн байгаа орчны бохирдлын асуудал бол маш их одоо ноцтой болсон. За энэ эмэгтэй бол их ганган одоо ийм хувцас өмссөн харагдаад байгаа. Гэхдээ энэ бол орчны одоо тэр хортой бодисыг мэдрэгчтэй хувцас. За ингээ явж 100 айл руу ороод хувцас өмссөн баахан гэрэл асуул бид нар тэндээс нэг гудамж руу ороод ирсэн тийм ээ. Миний хувцсны одоо чимэглэл асаад байвал би яах вэ? Маш хурдан зайлах хэрэгтэй юм байл гэж бодсон тийм хортой юм байна гэж бодох шүү дээ. Тэгэхээр ийм хувцас одоо бий болцсон. Тэгэхээр энэ бол одоо үнэхээр ийм оновчтой одоо шийдэл. За дараа нь бол энэ disability гэдэг чинь нөгөө хөгжлийн бэрхшээлтэй юм уу эсвэл одоо гэмтэж бэртсэн хүмүүсийн тийм ээ пэшн. Одоо манайхан бол гэмтэж бэртсэн гэхээр нэг модон таяг тулчаа нэг өрөвдөлттэй тийм нэг цагаан ямаар хөлөө ваачвал ингээд хэцүү явдаг шүү дээ. Тэгэхээр тэр нь бол тэр хэрэглүүд нь одоо хэрэгслүүд нь тэр хувцас хэрэглүүд нь их загварлаг гоё байх тийм ээ. Хүн харахад одоо ямар өрөвдөлттэй юм бэ гэмээргүй их ясан ганган юм бэ гэмээр байхаар тэгж хөгжиж байна. За энэ бол гараа гэмтээсэн ч юм уу шиг байгаа. Тэгээд харахаар бол нэг рок дуучны одоо тий гартаа унссан хоёрын бэйл шиг байгаа шүү дээ. За ийм чиглэлээр өнөөдөр дизайн хөгжиж байна. Энэ бол sustainable fashion. За тэгээд өнөөдөр бол та бүхэн мэдж байгаа одоо хүнсний асуудал маш төвөгтэй байгаа. За ялангуяа манайд бол бид нар заримдаа ямар ногоо, ямар жимс идээд байгааг мэдэх байсан тийм ээ. Зөв чи мэдээд байгаа юм уу те? Бурууч хортой чи мэдээд байгаа юм бoo. Тэгэхээр дэлхийд дахинд ямар хөдөлгөөн өрнөж юм гэхээр өөрөө өөрийнхөө гэрүүл өөрийнхөө хүнсний хэрэгцээг өөрөө хангах хөдөлгөөн өрнөж байна. За нэг хоёрдугаар эхний энэ шийдэл бол нөгөө вертикал тариалан гэж. Газар байхгүй зарим газар. Ингээд нэг олон том талбайд тариалаад ах боломж байхгүй учраас нөгөө газар тариалан чинь дээшээ хөгжиж байгаа тийм. Байшин дотор ингээд давхар ингээд хөгжиж байгаа. За ийм одоо шийдэл энэ бол инновацийн шийдлийг тооцоолж байгаа. За хоёрдугаарт нь энэ хэсэг үлгээрээ ч юм уу те гэр үлээрээ нийлж байгаа дундаа ингээд нэг тийм дундын жижигхэн ногооны талбай энэ төр ч юм уу байгуулад нийлж байгаа. Тэгээд өөрийнхөө хэрэгцээний хүнсний ногоог энэ төр тариад иддэг. Өөрсдөө иддэг. Эко ногоо одоо яг жинхэнэ гараараа ямар нэгэн бордоо байхгүй тариад иддэг. Ийм хандлага бол эрчимтэй хөгж. За гэртээ хүртэл одоо хүнсний ойр зүрийн ногоо ян шүү ч юм уу те цамгэн мөнгөнд тариалаад ханнаасаа айчлаад идэх тийм технологийн шийдлүүд зөндөө бий болсон те интернетээс та нар харж байгаа. Маш олон шийдэл бий. Хандаа үлгөөл харахад айгуу гоё. Тэгээд ургацсан тэгээд дандаа ян шүү тарьсан хайшлаад идээд байгаа шүү. За гих мэтлэнгийн ийм одоо шинэ шийдлүүд бол өнөөдөр бол эрчимтэй одоо хөгжиж байна. За ингээд энэ санааг би яагаад зориуд хэлж байгаа гэхээр ер нь бизнес эрхлэхдээ тэр шийдэл чинь санаачлаад байгаа тэр бүтээгдэхүүн чинь хүнд зориулагддаг юм бэ гэдгийг батлах. Хэний ямар хэрэгцээг асуудлыг тийм үү шийдэх гэдэг юм бэ гэдгийг нэг номерт батгах хэрэгтэй. За тэгэхээр инженерүүд маань эхнээсээ тийм нөгөө юм зохион бүтээхтэй тийм эдээ санаа зах зээлийн чиг баримжаатай л байхгүй болохгүй тийм өөрт нь таалагдсан ч юм уу чаддаг юм хийжгээр болох байж байгаа шүү дээ. За би энэ дээр бас нэг оюутнуудад ярих дуртай та бүхэн бас миний зарим нэг лекцэн дээр сууж ирсэн сонссон байж магадгүй. Жишээлбэл нэг кейс байна. Энэ бол яг жинхэнэ бодиттой кейс. За манай Монгол оюутан Япон профессор хагиш тавьсан чинь Япон профессор маань нохооныхаа доор манай Чингис хааны зурагтай эсхийн нөгөө юм хан зүудэг юм байдаг шүү дээ. Тэрийг нохооныхаа доор дэвссэн байсан гэж. Тэгээ оюутан байна одоо ингээл их л муухай санагдаж шүү дээ. Монгол хүнд бол тий Чингис хааныхын зургийг тэгээ нохооныхоо доор дэвсчихээр бидэрт бол явж одоо сайхан санагдахгүй тийм үү. Ихэл дотроо ингээл бачуурал одоо тэг ямар сони юм бэ энэ төр гэл тэгж бодсон юм. Гэхдээ тэр Япон профессорыг буруутгах бол ямар ч үнэс байхгүй. Манайхан тийм авчи бэлгэлцсэн л байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө хэний ямар хэрэгцээ ялангуяа энэ одоо гар урлалын тийм ээ одоо бэлэг дурлцсан зориултаа юм дээр бид нар бодох хэрэгтэй.
хэн авдгийг, хэн ямар хэрэгцээг хангаж байгаа. За тэр магадгүй тэр эсхийн дээр Чингис хааны зурж байгаа оронд айгүй муурч юм нохой зурсан бол тийм өөр илүү оновчтой хүн илүү авах ч юм уу тийм. Тэгээ манайхан болохоор нэг тийм том Чингис хааны арьсан зурагтай ингээл өөрснөө гоё гэж бодоод эсвэл чаддаг ч юм уу ингээл баахын зураал тийм. Чингис хааны нэг баахын зураал эсвэл нэг Морьтой Баатар ч юм уу нэг том юм игээл дэлгүүрээрээ дүүрэн тавьсан байна шүү. Тэгэхээр гадаад орны хүмүүс, гадаадын хүмүүс одоо янз бүрийн бүтээгдэхүүнийг тийг зориггүй ерөөсөө авдаггүй. Тийм үстэй. Японд ялангуяа байшин жижигхэн тэр том Чингис хааны хөргийг өлгөх хан байхгүй. Байхгүй. Угаасаа бүх юм тэгээ ингээд дизайнтай те бид нар чинь те хаана юугаа тавих вэ бүгдийг ингээд мэдрэмжтэй. Яг тэр хүнээр мэрэгжлийн хүнээр баг өөрөө тасалгаагаа одоо хийлгэсэн дизайнаа шийдүүлсэн байдаг. Тэгээ тэнд нэг полисын том арьсан одоо Чингис хааны зураг аваач өлгөх ямар ч бариад байхгүй. Тэгэхээр тэр хин тэнд тэрийг авах уу гэж бодоод тэгээ тэр ямар хэрэгцээ вэ гэдгийг бодоод юмаа хийх бол яг ийм л болж байгаа. Яг л юм болж байгаа. Тэгэхээр тэр хүн бол мэдээж одоо Чингис хаанаага бид нар бүгдээрээ шүтдэг. Их л өөрөө их гоё зурцсан байгаа л да тэн дээр бол мэдээж тийм ээ. Эсвэл гоё зурцсан. Дизайн одоо тэр шийдэл бас. Тэгэхээр харамсалтай нэг хэрэглээгээ бодог учраас тийм л байл. Нөгөө зах зээлийн чиг баримжаагүй гэдэг чи одоо энийг хэлээд байгаа шүү дээ. Нэг хэлж. За тэгэхээр энэ инженерүүд маань одоо тэрийг анхаарах болохгүй. За тэгээ ер нь бизнес эрхлэх үйл ажиллагаа бол нэг юм стандарт үе шаттай. Санаагаа олно. За санаагаа хэрэгжүүлэхийн тулд одоо төлөвлөн, судлан, бэлтгэл хангана тийм ээ. За тэгээд бизнесээ эхлүүлнэ стартап гэсэн. За тэгээд ихэнх үеийнхаа өсөлтийг хангана. За тэгээд бизнесээ докторжуулж, хөгжүүлнэ, өргөжүүлнэ. Ерөөсөө л ийм 5 стандарт биш байна. За тэгээд би нэг ганц нэг санаа хийх юм дээр цагч дуусчихна. За ингээд за ер нь бол бэлтгэл хангах. За бизнесийн санааг бол сая би зөндөө ярьлаа гэж ойлгож байна. Эхний ээлжинд юу бодох вэ? Хаана хинд ямар асуудал байна вэ? Ямар хэрэгцээ байна гэдгийг бодож яж энийг яаж шийдэх вэ гэж бодно. Энийг яаж шийдэх вэ гэж бодно. За хоёрдугаарт нь бол одоо бизнесээ эрхлэхийн тулд 5 нэм гэж байдаг. Үйлдвэрлэлийн хүчин зүйл гэж нэрлэдэг. Үйлдвэрлэлийн нөөц, үйлдвэрлэлийн одоо нөөцийн элементүүд гэж, орцын элементүүд гэж хэлдэг энийг. Материал, ажиллах хүч, материал, машин тоног төхөөрөмж, хөрөнгө мөнгө. За энэ дунд нь зангиддаг юм нь менежмент юм байна. Менежмент. За энэ асуудлуудаа одоо судалмаа гэсэн үг. Ямар материал ашиглах вэ? Ямар хүн ажиллах вэ? Ямар тоног төхөөрөмж одоо авах юм тийм үү? За тэгээ хэдийн хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй, хөрөнгө оруулалт хэрэгтэй. За энэ булганыгаа яаж удирдах зохицуулж бизнесээ эрхлэх юм бэ? Бизнесээ яаж удирдах вэ? Яаж явуулах? Энэ асуудлыг бодож, судалж шийдвэрлэх хэрэгтэй. За тэгэл мэдээж одоо ингээл нөөцийн судалгаа модлага хийн шүү дээ. Тоног төхөөрөмжийн судалгаа модлага хийн. За ингээд бүтээгдэхүүн гэдэг бол өөрөө эдийн засгийн зорилготой зүйлийг л бүтээгдэхүүн гэдэг байна шүү дээ. Бусдын одоо хүмүүсийн хэрэгцээг хангах зорилгоор үйлдвэрлэсэн зүйлийг бид нар бүтээгдэхүүн гэж байна тийм үү? Бүтээгдэхүүнчийн хэрэгцээ хангах зорилготой гэдэг. Тэгэхээр бүтээгдэхүүн бол өөрөө өртөг зардалтай. За тэгээ би энэ дээр яг санаа хүлээ. Ер нь бүтээгдэхүүний өөрийн өртөг гэж ойлголт байдаг. Нэгжийн нийт зардал гэж ярьдаг. Эдийн засгийн бүтээгдэхүүний өөрийн өртөг, нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг гэж. За энэ одоо заагуур жишээлбэл яг хэдэн төгрөгөөр хэдэн доллароч гэдэг юм уу те үйлдвэрлэгдээд яг бий болж байгаа юм. Үйлдвэрээс гарч байгаа гэдэг бол үндсэндээ нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг. Энд бол материалын үн орж байгаа тийм үү? Материалын зарлууд нь байна. Материал түүхийд орж байгаа. За дуусч байгаа. Материал түүхийд хөдөлмөрийн зардал энийг хүн хийж байгаа. Хөдөлмөрийн зардал. За энийг хийхэд бол тоог цахилгаан эрчим хүч зарцуулж байгаа. За үндсэн хөрөнгө илэгдэнэ. Илэгдлийн зардал гэж байдаг. Тээврийн зардал нэг хаа нэгэн газраас энийг тээвэрлээд авчирж байгаа тийм ээ? Пластик юм уу? За мэдээж өөрөө байрг бол түрээслэн, түрээсийн зардал. За хөдөлмөр хамгааллын зардал. За сэргэлгээ үйлчлэгээний зардал, маркетинг борлуулалтын зардал, захиргаа удирдлагын зардал. За үйл ажиллагааны бусад зардал одоо энд хамаарахгүй янз бүрийн одоо нэмэгдэл зардал. За энэ болгоныг нийлүүлж хагаад бүтээгдэхүүний өөрийн өртөг гэж нэрлэдэг. За тэгээд нэгжийн зардал гэж нэрлэдэг. Нэгжийн зардал гэж нэрлэдэг. За нэгжийн зардал дээр ашиг нэмээд бид нар нэгжийн үнийг гаргадаг. Нэгжийн үнийг гаргаж байгаа. Ашиг бол бодлогоор одоо тооцоо хийж нэмээ. Түүнээс одоо 1000 төгрөгөөр үйлдвэрсэн 1000-ыг нэмээд 2000-аар зарчъя гэдэг бол айгүй бүлүүн тойм. Тийм ээ? Одоо 1000 төгрөг л болох байх юм зардал. Тэгээд за 1000 төгрөгөөр нэмээд тэгээд 2000-аар зарчъя гэдэг бол одоо эдийн засгийн тооцоо судалгааг л гэсэн. За тэр стартап викендэд бас би нэлээд олон удаа оролцсон шүүгчээр бол ажилласан. Тэгээд оюутнуудын залуучуудын одоо нэг гаргаж байгаа алдаа бол яг энэ бүтээгдэхүүнийхээ шийдлийг өртөг зардлыг ерөөсө тооцож байгаа.
бүгдийг одоо яг ямар зардлаар энэ бий болох вэ босох вэ гэдгийг одоо олж харахгүй. Тэгээ тэн дээрээ бас одоо бас асуудалд орж исэн тийм ээ. Үндэслэгүй болчоор чинь хэрэгчих магадлалгүй гэсэн үг шүү дээ. Ийм болчихж байгаа. За тэгээ бизнес бол мэдээж ашиг олох зорилготой юм чинь. Зардал нь өндөр болчвол нэгжээс олох ашиг нь бага. Алдагдал хүлээх юм бол тэр бизнесийг эрхлээч хэрэггүй. Эдгээр тэр эрэлт хэрэгцээ байсан ч гэсэн. Бизнес эрхэлж байгаа хүнд бол хэрэггүй болчихж байгаа. За тийм учраас бол энийг бол хатуу анхаарах хэрэгтэй байгаа юм. За тэгээд ер нь ашиг алдагдлын зааг тогтоох шинжилгээ, хурлын цэгийн шинжилгээ гэдэг ойлголт, хурлын цэг гэдэг ойлголт байдаг. За бид нар одоо тооцоогоо хийгээд бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд ингээд гаргаад эхэлдэг. Тэгээд шууд маргааш насны эхлээд бид нар ашиг олж эхэлдэггүй. Тодорхой хугацаанд алдагдaltaй ажилладаг тийм ээ. Алдагдaltaй ажилладаг. За тэр хэдийн хугацаанд яг хэдэн ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлээд борлуулснаас хойш бид ашиг олж эхлэх вэ гэдгийг эхлээсээ бас тооцох хэрэгтэй байдаг. За энийг бол та бүхэн бас эдийн засгийн хичээлүүдээрээ заалгасан байхаа гэж найдаж байна. За энэ бол ашиг алдагдлын энэ зааг. За энэ зааг бол нөгөө нийт, за энэ бол тогтмол зардал. Ер нь саяын тэр үйл ажиллагааны зардлууд нэг хэсэг нь тогтмол зардал байдаг. Нэг хэсэг нь хувьсгал зардал байдаг. Хувьсгал зардал бол бүтээгдэхүүний тоо хэмжээс хамаардаг, тийм үү? Тогтмол зардал бол тоо хэмжээс хамаардаг. За түрээсийн зардал энэ төр бол тогтмол зардалд ордог. Яг одоо классик жишээ. Энэ өрөөг бид нар сарын одоо 2 сая төгрөгөөр түрээслээ энэ заалыг. Энэ дотор сар чойчтой байсан ч гэрээ хийсэн чи 2 сая төлнө, тийм ээ? За дотор нь одоо үйл ажиллагаа явуулаад байсан ч 10 сая, 20 сая, 100 сая бүтээгдэхүүн үйлдвэрлээд байсан ч 2 сая төлнө. Тэр бол тогтмол зардал. Зарим зардал бол хувьсах байдаг, тийм ээ? За энэ зардал, хоёр зардалын нийлбэрээр бол нийт зардал гардаг. За энэ бол нийт орлого. За энэ хоёр нийт зардал, нийт орлого хоёр тэнцэж байгаа энэ цэг бол зардлаа нөхөд тэгээд цаашаа ашигтай ажиллах. За энэ бол нэлээд одоо чухал байдаг. За энэ бол нэгжийн үн байгаа тийм ингээд томьёо энэ байдаг. За энийг бол та бүхэн мэднэ. Тэгээ энийг бас тооцоод харуулчвал бас их тийм өртөг зардлаа тооцчвал энийг тооцох боломжтой. Зөв тооцож. За иймэрхүү одоо наад захын одоо эдийн засгийн бас нэг тооцоо тийм ээ судалгаа хийх. Тэгээд эдийн засгийн зах зээлийн чиг баримжаагаар одоо тэр шин санаа бүтээхээ зохион бүтээх. Тийм ээ. За хэрэгцээг хангах чиглэл, асуудлыг шийдэх чиглэл гэдэг бол одоо маш чухал байгаамаа. Тэгээд энэ бүх зохион бүтээгдээд байгаа, энэ зарлагдаад байгаа одоо тийм энэ хилэгдээд байгаа инновацууд бол дандаа ямар нэгэн асуудлыг шийдэхэд нийгэм эдийн засаг хүн тулгарч байгаа, байгууллага тулгарч байгаа ч юм уу ямар нэгэн асуудлыг шийдэхэд дандаа чиглэгдэж байгаамаа. Тэн дээр одоо хүмүүсийн толгой ажиллаад инженерүүд нь тэрийг одоо шийдлийн бодиттой болгож байгаа. За ийм л үйл ажиллагаа явагдаж байгаа эдийн засагт. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье.